За бүгдэнд нь өдрийн мэндэргий. За чухал анализын дотоод зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ өнөөдрийн дугаартаа Монголын бондын зах зээл, тэрцмаа биржийн бус зах зээлийн тухай илүү дэлгэрэнгүй ярилцаад тоон үзүүлэлтээр анализ хийгээд явъя гэж бодож байна. За үндсэндээ эхлээд тодорхойлолтоос эхлэхэд Монгол бондын зах зээл үндсэн хоёр хэсэгт байгаа гэж байгаа. Нэгдүгээр нээлттэй бонд, хоёрт хаалттай бонд. За энэ хоёр маань ямар ялгаатай вэ гэвэл мөн хоёр ялгаатай байгаа. За нэгдүгээрт яг нийшил дагуу хамрах хүрээний хувьд бол нээлттэй бонд маань олон нийтэд нээлттэй байгаа. За нөгөө талын хаалттай бонд бол тодорхой хэмжээний шалгуур хангах мэрэгжлийн хөрөнгө оруулагчаар хязгаарлагддаг учраас хаалттай бонд гэж байгаа. За хоёр дахь шалтгааны хувьд бол нээлттэй бонд маань өөрөө арилжаа эрхлэгч байгууллага буюу биржээр дамжиж арилжааны явагддаг байгаа. Үндсэндээ харилцагчдаа нээлттэй бонд авахын тулд брокертай захиалга өгөн үнэ цасны компаниас арилжаа эрхлэгч байгууллага Монголын хөрөнгийн бирж дээр өөрөө арилжааны самбар дээр хилцэн хийгддэг байгаа. За нөгөө талд хаалттай бондын хувьд бол нэгдүгээр биржээр дамждаггүй буюу авах зарах талууд ханшаа тохирцсон бол та брокер үнэ цасны компанид захиалга өгөн тухайн эсцийг шууд хийдгээрээ онцлогтой байгаа. За тухайн платформ маань үндсэндээ энэ дээр түр харагдсан байна. За хэдүүлээ биржийн босгох зээлийн голлох тоон үзүүлэлт рүү ороод анализ хийгээд явбал үндсэндээ биржийн босгох зээл байгуулагдаад нэг 3 жилийн нүрийг үдсэн байгаа даа. За нийт 9 салбарын 130 компани 220 бондыг тухайн зах зээл дээр гаргасан байна. За яг одоогийн байдлаар бол биржийн босгох зээл дээр зөвхөн хаалттай бонд бүртгэгдсэн арилжаалагж байна. За үнийн дүнгийн хувьд бол нийт хугацаанд 3 их 80 төгрөгийн бонд бүртгэгдсэн байгаа даа. За үүнээсээ 2.5 их 80-ыг амжилттай бонд байдлаар татан төвлөрсөн байгаа даа. За үүний нэг 600 орчим тэрбум нь иргэн төлтнөгдөд дууссан. За яг одоогийн байдлаар зах зээл дээр 1.5 тэрбум их 80 5 их 80-ийн эргэлтэнд байна. За доошлоод хэдл энэ дээр анализ хийгээд үзвэл за энэ pie graph дээр бол яг хаалттай зах зээл дээр нийт хэдэн компани ямар салбарууд гарсан гэдгийг зааж байна. За үүн дээр босоо баган дээр бол тухайн салбар яг энэ зах зээл дээрс хэдэн төгрөг татан төлөвлөсөн харагдаж байна. За улбар шар хэвтэй график бол тухайн салбарын дундаж хүн илэрхийлж байна. За ингээд хараад үзвэл хамгийн их компани буюу 65 санхүүгийн салбарын 65 компани тусалбар дээр бонд орсон байна. За нийт татан төлөвлөсөн дүнгийн хувьд бол мөн адил хамгийн их буюу 1.4 их 80 төгрөгийг татан төлөвлөсөн байгаа даа. За энэ хэвтэй график буюу одоо тухайн салбарын хүүгийн би нэлээд наривчлалтай гаргахын тулд хид хідэн хүчин зүйлийг хассан байгаа. За тухайлбал ам долларын их үсрийг нь хассан. За нөгөө талдаа ковид үед хүү маш бага байсан буюу бодлогын хүү 6-тай тийм суур нөлөө үзүүлэх учраас энийг хассан байгаа буюу 10-аас дээш бодлогын хүү 10-аас 13% хооронд татан төлөвлөсөн хүүг үүн дээр тусгасан байгаа. За мэдээж энэ маань 12 сарын хугацаатай бондыг илэрхийлж байгаа. 1 сарын хугацаатай болон 24-ыг хассан байгаа даа. За мөн хамгийн сүүлд нь тусгай нөхцөлтэй дийл буюу одоо хөнгөлөлттэй хөтөлбөр стратегийн санхүүжилтийн баг хүүтэй санхүүжилтийн хүүг нь хасч тооцсон байгаа даа. За ингээд харвал санхүүгийн салбар нэг энэ нийт хугацаанд 18.1% жилийн хүүтэйгээр бондыг татан төлөвлөжээ. За цаашлаад уулуурхайн салбар нийт 8 компани татан төлөвлөсөн дүн бол үндсэндээ хагас их 80 буюу 445 тэрбумыг амжилттай татан төлөвлөжээ. За нэг хүүн бол дунджаар 19% байх нь. За цаашлаад барилгын салбар компанийн хувьд харьцангуй болон 24 компани 19.5%-аар нэг 400 орчим тэрбумыг татан төлөвлөсөн санагдаж байна. За цаашлаад хамгийн одоогоор нэг компани буюу боловсролын салбараас нэг сургууль нэг 23% хүүтэй бондыг татан төлөвлөсөн байна. За үүний наа логистикийн салбар 3 компани 30 орчим тэрбум. За үйлдвэрлэлийн салбар мөн адил энэ дээр харагдж байгаа та бүхэн харж байна. За биржийн босгох зээлийн эдлийн онцлогийг ярилцахад бонд гаргагч болон хөрөнгө оруулагчлаас нь би хоёулынгийн тусдан салгаж үзлээ. За энэ тал дээр эдлээ эхлээд бонд гаргагчлаасаар бол нэгдүгürt нээлттэй бондоос ялгаатай нь тусдах зээл дээр бонд гаргахад зардал төртгийн хувьд бол хамаагүй хямд байдаг. За жоохон дэлгэрүүлвэл тухайлбал биржийн босгох зээл маань өөрөө биржээр дамждаггүй учраас арилжаа эрхлэгч байгууллагын арилжааны одоо шимтгэл төлдөггүйгээр давуу талтай. Мөн биржийн нээлттэй бонд нь оролцогч дэдвүцийн байгууллагуудыг их олноор шаарддаг. За тухайлбал үнэлгээний байгууллага. За хаалттай бонд дээр бол хөрөнгөний үнэлгээ шаардлагагүй байдаг учраас эдгээр үйлчлэгийн өс буурдагаараа зардлыг бууруулдаг давуу талтай байгаа. За нөгөө талд мэдээж хаалттай бондын нөхцөл нь харьцангуй уян хатан байгаа. За бид нар мэдж байгаа арилжааны банкн дээрс бизнесийн зээл авахд тухайлбал тухайн компани заавал үндсэн хөрөнгө газраа барьцаалах гэж хэмжээний шалгуур нэгтгэдэг бол биржийн бус дээр харьцангуй нөхцөл нь уян хатан буюу бол эргэлтийн хөрөнгөө барьцаалах мөн хувьцаа эзэмшигчийн хөрөнгөөрөө барьцаа батлан талт гарах иймэрхүү байдлаар үүрэг гүйцэтгэл хангуулаад бонд татан төвлөрөх боломжтой байдаг. За цаашлаа цаг хугацааны хувьд бол мөн адил хэмнэлттэй. Тухайлбал нээлттэй бонд үндсэндээ гарахад нийт хугацаа нь 3-аас 5 сарын процесс болдог бол хаалттай бондын хувьд бол 1-ээс 2 сарын хугацаанд хаалттай бондыг гаргах боломжтой байдаг. За мөн процесс шалгуурууд бол нээлттэй бондтой харьцуулахад харьцангуй хялбар байдаг байгаа. За би үүн дээр нэг зүйлийг сануулж хэлэхэд за энэ салбарын хүү өөрөө
яаж тогтж байгаа гэхээр мэдээж зах зээлийн суурь хүү бодлогонхүүг авна. Нөгөө талдаа хамгийн гол нь тухайн компани зээлч зэрэглэл энэ хүүг нөлөөлөхөд хамгийн чухал нөлөө үзүүлдэг юм шүү. Тэгэхээр энэ маань өөрөө ерөнхий салбарын дундаж үзүүлэлтийг нийт 3 жилээр нь илэрхийлж байгаа гэдгийг та бүхэн сайн анхаарах хэрэгтэй. За энэ зах зээлийн онцлог хөрөнгө оруулагчлаасаа ямар давуу талыг үүсгэдэг вэ гэхээр за би түрүүн хэлсэн мэдээж хаалттай биржийн бас зах зээл дээр тодорхой хэмжээний шалгуур ангах мэрэгжлийн хөрөнгө оруулагч оролцдогоороо ялгаатай байгаа. За нөгөө талд бол бондын сонголт бол маш олон. За үндсэндээ Монголын бондын зах зээл яг бүртгэлтэй компани яг татан төрүүлсэн дүүн дээр харуул нийт дийлэн хувь буюу 80-аас дээш хувийг биржийн бас зах зээл эзэлдэг байгаа. За энэ үрээндээ бондын сонголт олон 1 сарын хугацаатай, 3 сарын хугацаатай, бүр цааслаа 36 сарын хугацаатай салбарч мөн адил олон байх нь. За нөгөө талдаа бондын нөхцлүүд нь илүү таатай байдаг. Тухайлбал компаниас иргэн дуудах нөхцөлтэй, call optionтэй эсвэл харилцагч өөрөө хүссэн үедээ зарах боломжтой гэх мэт. Иймэрхүү таатай нөхцлүүд байдаг байгаа. За гуравт бол нээлттэй бондтой харьцуулахад харьцангуй арилжааны идэх өндөртэй байдаг багтгаа. Мөн хурдан байдаг. За нээлттэй бонд бол T2 гормоор арилжаа хийгдэг бол хаалттай зах зээл дээр T0 болон T1 гормоор бондын арилжаанууд хийгдгээрээ давуу талтай байгаа. Мөн адил хоёрлагчийн арилжаа харьцангуй идэвхтэй байдаг. За хамгийн сүүлд нь бол нээлттэй бондтой харьцуулахад бол хүү өгөөжийн түвшин харьцангуй өндөр байдаг. Яг одоогийн байдлаар бол хаалттай бондын зах зээлийн дундчгүй нэг 18.8% байгаа бол нээлттэй бондын зах зээлийн дундчгүй нэг 17.8 бүхэл 1% зөрүүтэй байна. За эцэст нь хэрвээ та одоо бизнес эрхлэгч компани гүйцэтгэх удирдлага гэх юм бол хэрвээ таны компани дээр хаалттай бондын санхүүжилт хэрэгтэй энэ талаар мэрэгжлийн зөвлөгөө авъя, хаалттай бонд босхий гэж үзэл би доор линк үлдээсэн. Та манай Underwriter шинжээч рүү мэдээлэл үлдээх боломжтой. За нөгөө талд хэрвээ та хаалттай бонд хөрөнгө оруулалт хийгээд өгөөж хүртье гэж бодож ивэл би мөн адил брокертэй холбогдох линкийг доор байршуулсан байна. Та ийшээ мэдээлэл өгөөрэй. Манай талаас холбогдно. За ингээд өнөөдрийн лайва энэ түрээд өндөрлөе.